сэтгүүл миний амьдралын утга учир, миний амьдралын зам, миний амьдралын одоо гол агуулга явсан. Монголын сэтгүүл зүйн ноён оргил тулгуур багам. Соёнгийн оюуны цэлмэгшил зөв сайхан амьдралын үнэт луужин хүн чанарын илэрхийллийн онцгой төлөөлөгч. Монголын сэтгүүл зүүн ууган хөдөлмөрийн баатар, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын сод нийтлэлж нэрд сэтгүүлч. Хорлоогийн цэвлээ, мөнх тэнгэрийн урилгаар, хүмүүний ертөнцийг орхин одлоо. Бидний эрхэм хайр хорлоогийн цэвлээ 261-оор төлөн түүчэлэхтэн хинтээ ч харьцуулашгүй хөдөлмөрч бас үннийг тунхаглан зарлах давтагдашгүй гэгэн үйлстэн энэрэнгүй үзэлтэн бичиг номын их суутан сэтгүүл зүүн ноён оргилуудын нэг байлаа. 60-60-аар үнэт хүрэх сэтгүүл зүүн үнцэнтэй бүтээлүүдэн Монголын ард олон уншигч түмэн дэлхийн өнцөг болон бүхэнд байгаа шав нарыг нухааруулан их амьдралын далжигүүр дандан сайхныг бүтээх цагаан мөрөн болон гэрэлтэж сэтгүүл зүүн түүхийн тунхаглал болон үлдэж байна. Даны минь ухамсарт гэгэн амьдрал урлан бүтээхийн зориг он цагийг түүчэлэн ийрэг бүхнийг бүтээсэн энэрэнгүй игнишгүй хөдөлмөр нь монголчуудын хүндэтгэл бахархал болон дарахлагдлаа. Монголын сэтгүүл зүүн салбар төр нийгмийг соён гэгэрүүлэх үйлсэд үлдээсэн тод мөр орон зай тулахтай бүтээлүүдийг тан хэрхэн залгамжилж юугаарч нөхөн дүүргэж баршгүй хэмээн энэ мөчөд Монголын игэл олон уншигч, хамтран зүтгэгч, мэрэгжилнэгт нүүд, үзэгнэгт үе үеийн сэтгүүлч шивнар тан харуулсан гашуудаж байна. Соён гэгэрүүлэгч буурлаг багш таны минь монголоор нь үлдээх чин хүсэл, чин сэтгэл, бүтээл тойрволтон хойч үеийнхэн тэр чигээрэн үзэгдэл сургаал болон үлдэх болно. Зөвчгийн алтан гадас зөвийн төлөө дүрлзэгч гал үнний төлөө амьдарсан таны өдөр бүрээр бахархан дурсаж байна. Хайртай багш таны минь хөөрхөн ааштай хөөхд замтай яваарай гэж үе үеийн олон шавнар дан загсан захиас ээжигийн хайрлахад маргааш гэж үгэ хэмээн нинжин сэтгэл Монгол оюун ухаан Монгол хүн байхыг эрхэмлэх ёстойг Монгол хүн бүхэн сануулан сэрээсэн гүн ухаан үл давтагдах хөдөлмөр халагсан хавьяастан юугаарч химжээлшгүй өгөн суурга болон үлдэж байна. Үзгэн тавилгүй туурвж мөнхийн бүтээлийн төлөө хөдөлмөрлөж хичээсэн онжилүүд үннийг хайсан эрэл бүхнийг тан Монголын ард түмэн мянган шавтан өргөлжлүүлэн гэрэлтүүлэхийг хичээх болно. Хоёр нийгмийг соён гэгэрүүлэхээр оюун санаагаан чилэн сэтгүүл зүүн туг болон түүчилсэн таны сэтгэл оюуны нэр их хөдөлмөр бахтам үйлс үеийн үед өргөлжилнэ гэдэгт огтхонч эргэлзэхгүй байна. Бүгдийг гэн сайхан даянчилж арагадан хайрлаж зөвний төлөө тууштай бацсагсах эрд зариг ухаарлыг үлгэрлсэн үйл бүхэн тан талархаж байна. Дэлгэр Монгол орондоо эрэгэн төрж бичин төрөх их үлсэн өргөлжлүүлэх болтугай. Он сайн хамаглан болог.